За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэнгистэй арилж суугт тавтай морил өнөөдөр алтан дээр шинжилгээ хийцгээе. За алтан дээр ер нь яг юу болцоож байна? Яаж байна гэдгийг хараад оролтын бас гаргалгаа боломж гаргаж өгөх нь яах нь хэдүүлээ хамтаа харцгаая. За энд бол бүр тодорхой маш гоё channel гаргаж ирээ задлаад буцаж touch хийгээд тэгээд ишиг явсан байна тийм ээ. Гэж харагдаж байна. За ер нь бол бүх шинжилгээ маань daily-гээс эхэлж байгаа. Daily дээрээс бол би маш гоё зүйлсүүдийг олж хардаг. За тэгээд мэдээж өмнөх өдрийнхөө юмнуудыг яачи. Өмнөх өдрийнхөө хаяыг аль хэзээ шалгацсан сая 1 цаг дээр ер нь бол буудчаад доошогоо бууж байгаа төр зураг харуулж байна. 5000 руу төгнөө гэж ярилцаад байсан. Ер нь бол яг л ярьснаар болж их шиг байна. За өмнөх өдрийн лөө бол энэ ч байж байгаа. За тэгээд энэ дээр бас тавьчих. За энэ юун дээр хэвлээ аль хэзээ ярилцаад тайлбарлчихсан учраас бас энэ юуг даалтгий чи энэ ярилцааг бүгдээр ярилцсан тий. Яагаад ашигтай болсон бэ энэ дээрээс орсон ярилцааг ямар баталгаа авч орсон бэ гэх тухай ер нь бол ярилцчихсан. За энэ доошоо буугаад ирсэн. Дэшигээ бас дахиад гараад ирж байгаа. Нэг цаг дээр бол маш бүлш байгаа харагдаж байна. За тэгээд өчигдрийн лөв бол энэ чивэж байгаа. Тэр лөвцгийн доотх нь бол бас дахиад нэг лөвцэг байж байгаа юм байна. За тэгээд ер нь ханшмаа дэшиг яатсан гэж үзэх үү яах вэ? Тэг хамгийн хаяа хийчих өдрийн хаяг хийгээд онжин гэж үзэх үү яах вэ? Нэг цаг дээр одоо харангуут төвшөө сайхан тодорхой болоод ирнэ. Өмнөх өдрийн лаа болвол өчигдөр бол нэлээ сайхан доошоо бууж ирээд дэшигээ цогоод явсан юм байна. Пум. За энд бол нэг жоохон low маягийн зүйл хийгээд өгсөн. Тэгээ нэг цаг дээрээ болвол тийм ээ энэ доороос ахуулаад ерөөсөө тийшээ буудаал гараа явсан. Одоо бол жоохон орой маягийн зүйл хийж байгаа. Энэ хавь дээр бас нэг жоохон тэнэгэлзэл маягийн зүйл үүссэн мэ тийм ээ. Тийшээ шингээ хамаа доош унах гэж байгаа юм шиг болж үүснээ тийшээ дахиж буудаа. Сая бол тийшээ бүр сайхан шингээ хамаа доош гоожод ороод ирж байгаа төр зураг харагдж байна. За тэгээд хамгийн сонирхолтой зэг үдэх юм бол одоо мэдээж нөгөө нэг аюултай лаач юм вэ чинь тийм ээ. Аюултай гэж хэлээд байгаа шүү дээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ хамгийн ойрхон бас энэ лааны лөвцэг бол энэ ч бас харагдж байгаа юм байна. Мэдээж энэ лөвцгүүд бол биднэрт их сайхан юмнуудыг гаргаж өгнө. Тэгээд энэ лөвд найдах шаардлагагүй аюултай тийм ээ. Энэ доошо гараад ирвэл яг бид нар юм харж болох юм. Энэ цэг дээр бас гараад ирвэл юм харж болох юм. Тэгээ энэ лөвд бол хамгийн найдалтгүй энэ бол угаасаа шалгагдаж доошоо яана гэсэн үг. Магадгүй энэ доошоо гарч ирэхэд нь бид нар long position шалгаж болох юм. Тийм ээ. Баталгаагаа харж байгаад хамгийн магадaltaй нь гэвэл тэр байна. Хап гэд бас энд байж байгаа юм байна. Зяхөө. Тэгээд сайхан зүудтад өгсөн. Хүн л байж байгаа юм байна да. Тэгээ мэдээж тэгвэл бидний арилжаа харах зэгүүч чи хаана байх боломжтой вэ гэхээр нэгдүгээрт энд байгаа юм. Энэ авир өдөхөд ирэнгүүт тийм ээ эндээс барих уу юу гэдгийг бид нэр ажиглана гэсэн үг. Нэгдүгээрт, хоёрдугаарт энд хүрээд ирэх юм бол бас ажиглаж болж байна.
За устгах. За тэгээд 1 минут дээр бас юу болж байгааг харнаа. Ер нь юу харагдаж байна. Юугаа бодсоч энэ төрөл сая нэг үдсэн бичлэгийг бодсоч бүр. За дэшигээ гараад ирсэн, доошоо өндөр хай хийсэн. Дахиад энэ доошоо бас нэг лөө хийж байгаа юм байна. Гэх мэтлэн зах зээлийн бүтцээ тэмдэглээс орчгаар ийм сайхан байдаг. Ер нь бол зах зээлийн бүтцийг тэмдэглэлд сураал ер нь бол миний ярилчаа. Сая өөр төвшин дээр гарч ирсэн дээ. Ирчихсэн явж байгаа юм байна. За тэгээ бидний нөгөө найдваргүй гэдэг байгаа чинь. За жоохон харж болох юм гэдэг байгаа цэг чинь. Яг одоо энэ цагийн хамгийн лөв цэг бол энэ байна. За хоп. За тэгээ зах зээлийн бүтцийг яаж зурах вэ гэдэг маань өөрөө бас их чухал. Маш олон хүмүүс ингээ алдаа гаргадаг. Одоо жишээлх юм бол ингээд явжихад энэ хоёрын дунд ингээд зах зээлийн бүтц орж ирэхэд ингээд зураад эхэлдэг. Хамгийн сүүл зурсан энэ татлага ямар ч хэрэг байхгүй. Ягаад гэх юм бол эдгээр маань бүгдээрээ хамгийн сүүлд шинээр үсгсэн энэ өндөр орой болон энэ нам ёроол, өндөр ёроол хоёрын хооронд байгаа учраас шинээр юм зурагдах хэрэгс шаардлагагүй байдаг. Энэ хоёрыгоо ингэж явж хагаад энэ төвшин юм уу энэ төвшин за сэтэрхэд л бид нар юугаа зурж явах хэвээр ингэж зурна гэсэн үг. Ийшээ гараад ирэх юм бол тийм ээ хашма доошоо гараад ирэх юм бол бид нар яаж болж байна. Одоо доошоо нэг зурлагаа зурж болж байна. Эсвэл дахиад ийшээ магадгүй энэ доороо нэг ингэж точ хийгээд тийшээ явчих юм бол бид нар дахиад дараачийн зурлагыг ингэж зурж болж тийм ээ. За хэр ойлгомжтой байсан мэдэхгүй юм. Гэхдээ ер нь тэгж зурах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг дунд нь байгаа юмнуудыг зураад байна гэдэг чинь яачих байгаа байхгүй. Хэрэггүй болоод байгаа юм. За л. Нэг цаг яг одоогийн байдлаар бол арилж харагдахгүй л байна. Тэгээд money is made in the waiting гэдэг байгаа шүү дээ. Мөнгө хүлээж яхад хийгддгээ гэд. Хүлээхгүй болвол чи мөнгө хийж чадахгүй. Тийм ээ. Сонирхлын бүс дээрээ ирэхэд л бид нэр сайхан арилж байгаа аваад явчихд болчихж байгаа байхгүй тэр чинь. Ханшман одоо энэ доошоо бидний хараад байгаа сонирхлын цэгүүдээр хурж ирлээ. Ойлтын сайхан арилж байгаа хэлээ. Боллоо. Эрсдлээ барьлаа. Тэгэл болох ер нь бол. Зяла. За алт бол нэг иймэрхүү байж байна. Бидний хамгийн бас найдаад байгаа цэгчин бол энд байж байгаа нэг цэг тийм ээ. Хоёр дахь цэг нь бол бас энд ошоогооч бууж ирэх нь бол бас юу л бол тийм ээ. Өчигдөр бол сайхан доошоо гожжээ. Өчигдөр бид нэр арилж байгаа. Ягаад эрэхт нь хийсэн. Энд дэше гараад эрэхт нь хийсэн. Бүр тэнд биш шүү дээ хараа. Миний орсон арилжаа. Аагүй юу? Арайчгүй юм уу? Гүн байна. За гэх мэтчлэнгээр алтан дээр шинжилгээгээ хийх нэ. За дахиад биткойныг харъя. Өдрөөс боломжтой арилжаанууд байна уу? Яаж байна? Ийж байна тийм ээ. Өчигдөр бол бас нэг сайхан ашигтай арилжаа хийсэн. Жохоо арилжаа. Доошоо явлаа, хурж ирлээ. Энд дэр сайхан шингэн хамаад өгт нь энэ дээрээс доошоо орсон. Stop loss-ыг энэ дээр тавьж өгөөд тал дээр нэрхтэн тал ашиг авчихсан байжсэн break even тавьсан. Тал ашиг аваад break even-ээ цохиулаад дэшегээ явсан.
Тэгээ энэ дөр бол дахиад шингэн байсан л гэж таарсан. Тийм ээ. Угаасаа зах зээл дээр бол байнгын шингэн байж байгаа. Тэрийг ойлгох хэрэгтэй. Тэрийг ингээл ойлгоход миний хувьд бол ингээл гэл бүрс толгойд ирэхэд задарч дэлбэрч байсан. За сүртэй. За луи. Нэг өдөр дээр юу болж байгаа юм бэ? Биткойн ч харцгаая. Ер нь сайхан барьс хийгээд өгч байгаа юм байна. Энэ дээр сайхан хэлбэлцэл болсон. Энэ дээр бол нэлээ сайхан юу гаргаад өгч байгаа юм байна. Bullish pattern харагдаж байна. Энэ дээр бол previous weekly low гэдгийг бол хамаад өгсөн юм уу? Яс хамаад өгсөн л юм байна л да. За daily дээр бол дөнгөж саяхан шинээр юу нэгчихсэн байгаа тийм ээ. Шинэхэн нэг өдрийн ла нэгчихсэн байгаа. Өмнөх өдөр маа доошоо ийм сайхан хамсан. Тэрний дараа чих дахиад доошоо хамсан. Дээшгээ жоохон цойлж өгч чадахгүй байна тийм ээ. Энийг цойлохын тулд ямар хөдөлгөөн биднэрт хэрэгтэй вэ? Ямар доошоо хамжиж моментум волюм цуглуулад дээшгээ бодох вэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Арилжаач одоо боддог ажил шүү дээ. Энийг бас би ойлгодог байсан. Ягаад ч юм зүгээр л ингээл тэг юу ч бодохгүй сайхан паттерн харагдах юм бол ингээл ордог тий. Тэгэхгүйгээр одоо сүүлийн үед ойлгож байгаа зүйл болвол тийм ээ. Одоо миний арилж ингээ сайжирч эхэлсэн. Цагаас хойш би юуг өөрөөр хардаг болсон юм бэ гэсэн чинь юуг ойлгодог болсон ба. Чи бодох хэрэгтэй юм байна гэдэг. Аюу сонж гисэн те. Хүн чинь ингээд бас аюу залхуу байдаг юм байлээ. Чартн дээр гарч ирээд тийм ээ анализ хийгээд яах вэ ийх үү гэдэг тархи ажилуулах ёстой гэдгээ ойлгодоггүй. Тэ. Мэдээж чи тэгж залхуураад байгаа бол яаж зах зээлээс үр дүн харах вэ? Тэгээд хизээ үр дүн харж эхэлсэн бэ гэхлээр үнэхээр ингээд анализ тооцоо хийгээд тийм ээ юу хийж эхлэх үед болвол яаж эхэлсэн? Өөрчлөгдөж эхэлсэн. Одоо ингэ боддог болох үед тийм ээ тооцоолох үед хүлээх үед хаана ямар дохио өгч нэгдийг уншаад тийм ээ зах зээлийгээ таньж эхлэх үед одоо ингэ тий одоо бол би ингэ юг уншиж байгаа байхгүй энэ нэг өдрийн лаг маш сайхан уншиж байгаа байхгүй сүүлийн 2 өдөр юу болцсон бэ тий доошогоо сайхан хамаад өгцөн юм байна энээс доошогоо явах юу л бол тийм ээ дээшгээ ийм их онгорхой зай байж байгаа ер нь дээшгээ харуул сайхан болчиход байгаа юм байна. За тэгээд day trade болон scalp барилж байгаа хийж байгаа хүмүүсийн хувьд бол өмнөх өдрүүдийн high low цэгүүд хамгийн хамаатай байдаг. За энэ дээр тавиад өгнө. Магадгүй эдгээр экзэгтэй цэгүүдийг хамж хайчаад тодорхой хөдөлгөөн гарах магадлал хамгийн их өндөр байдаг. Энэ орой дээр бас байж байгаа юм байна. За одоо нэг цаг руу орно. Тийм ээ. За нэг цаг руу орлоо. Зах зээлийн бүтц маань бол аль тал руугаа ч эргээг байгааг харж болно. За тэгээд энд дор бол яах вэ нэг fair value gap маягийн зүйл үлдээчихсэн л байгаа юм байна. Ишээ доош боож ирэх нь юу бол тийм ээ. Яг нь магадгүй энийг бүр хамчаад энэ доош ороод ирэх юм бол бид нэр эндээс юу харж болж юм тийм ээ. Эндээс бүр дээшгээ сайхан бодолтыг харж болж байна. Бүр ингэж харна шүү дээ. Бүр дээшг. Адаглаад энэ хүртэл واخгүй. Адаглаад. Тийм ээ. Тэгэхээр энэ доор бол ийм сайхан fair value gap байж байгаа юм байна. Өчигдрийн low цэг бол энэ жоохон худлаа санагдаж байгаа надаа. Нэгдүгээрт хоёрдугаарт өнөөдрийн low цэг чинь бол бас энэ ч байж байгаа. Өнөөдрийн high цэг чинь бас энэ ч байж байгаа. Эндээс үл тийшээ дахиж буудаж гарч ирчээ. Доошгоо унахч магадлал байна. Доороос л ерөн сайхан арилж харах юм байна да. Нэгдүгээрт
Хоёрдугаар ханш маань одоо байгаа цэгээс дээшлэх юм бол доошлох магадлал хэдвэ гэж бодъё. Дөнгөс саяхан бол зах зээл маань нэг өдрийн чарт маань нэгдээд дээшгээ гарч ирчгээд тэгээд доошогоо буугаад дахиад дээшгээ татаад ер нь жоохон төлбөргүй л байгаа юм байна. Тэгээ мэдээч scalp болон day trade хийж байгаа хүмүүсийн хувьд бол нэг цаг дээрээсээ бас яг нэг өдрийг уншсан шиг сайхан уншаад өгнө. Яг сүүлийн үед юу болоод байгаа юм бэ гэдгийг л харах нь шүү дээ. Тэгээ хаанаас магадлал өндөртэй вэ гэдгийг хараад тэгэл яа гэсэн үг. Гарч ирлээ эндээс бол сайхаар яг цавсан юм байна. За. Сонирхолтой дүр зураг байна да. За хап гээд. За энэ хүрээд ер нь бичлэгээ өндөрлөе. Арилжааны үнэгүй сургалтыг бүр 0-9 заагаад өгчихсөн үнэгүй сургалтыг хэрвээ сонирхож байгаа залуус байх юм бол доор манай линк байж байгаа. School community дээр орж ирээд тэрийг сайхан 0-9 үзээд арилжаа суралцаж болно. За эсвэл тийм ээ шууд ганцаарчлан бас суралцахыг хүсэж байгаа юм бол доор ганцаарчилсан уулзалтын линк байж байгаа. Тэрэн дээр бас ороод ирж болно. Эсвэл манай бас имэйл линк байж байгаа үн төлбөргүй бичвэрээр арилжааныхаа мэдлэгийг тэлье гэх юм бол ном сурах хүчиг юмнууд бас дагалдаад ирдэг. Тэрэн дээр үнэгүй бүртгүүлж болно. За тэгээ дараачих юмшгээр уулзъя. Биткойн бол алтан дээр багч гэсэн бас чиглэлийг авсан байх гэж найдаж байна. За алт маань бол буцаад дэшээ гараад ирж байгаа юм биш. Нөгөө зүү татсан цэг рүүгээ юу? Бид нэр одоо эндээс юу харах юм бол за нэг цагийн лаа маань одоогийн байдлаар бол 9 минут үлдчихээд байгаа. Тэгээд ямар айхтар явдаг юм бэ? Энэ доор байгаа liquidity-г ингэ сайхан хамаж өгчөөд тийм ээ. Энийг бол одоо AMN Moro гэдэг юу байдаг. Гадаадын бас мундаг арилжаач байдаг. Тэрнээс би бол сурч ирсэн. Зах зээлийн бүтэц маань өндөр нам ёроол хийгээд энэ бол хуурамч зах зээлийн задрал. Зах зээл маань эндээс бол тийм ээ үргэлжлээд ингэ өсөө явах магадлал хамгийн өндөр байдгаа гэж тайлбарлаж өгдөг. Тэгээд яг л тэр бол болж байна. Тэгэхээр уг нь энийг барьж авдаг бол тий. Энийг би арай барьж авч чадахгүй гамаа. Арай цулгаа эвгөө баталгаа байхгүй. Уг нь стратегийг нь ойлгоод идэг. Ихтэй баригдахгүй. Гэсэн үг ээ. За тэгээд өөр. Чөтэ all time хийгээ явж байгаа. Ер нь бол 5,000 руу зүтгэхэл байх л та. Тэ. За. Дийлэга юугаа хийгээд өгсөн. Нэг цаг яасан. Сонирхолтой юм. Ямар ч одоо нэг тулгуурлах цэг байхгүй учраас маш эвгүй. Тэгэхээр арилжаа бол хийх шаардлагагүй. Окей. За дараагийн имчилгээр уулзъя. Bye.